Бүгдээрээ сайн уу? Пүнэ байна. Өнөөдөр гомжлохоор бүгдээрээ ангаахын 1-р курсын оюутан дүүнерт маань юу хэрэг болдог, юу хэрэг болдоггүй, ямар зүйлсүүдийг бэлдэх, ямар хувц өмсөх талаар ярилцгаая. Бичлэгээ дуустал нь үзээрэй. Та нартай илүү ойлгомжтой байх үүднээс дугаарлалцсан байгаа. Тэгэхээр тэрнийхээ дагуу яриад явъя. Нэгдүгээрт нь халаатаа хаанаас авах вэ? Ямар халаат өмсөх вэ? Би бол ихэнхдээ их уулаас очиж халаатаа авдаг. Тэнд одоо нэг юм эндүүдлэх шаардлагагүй нэг халаат байгаа. Яаж ч хаанч хөнхөд хийцэн байсан. Өчигдөггүй тийм халаат байгаа. Тэрийг таад маань очиж асууж байгаа. Тэрийг авчих юм бол хамаагүй зүгээр идэх шүү. Мэдээж эрэг урт богины хувьд урт халаат аавна. Яг гоо зарим хүмүүс ингээ богино халаат өмсөд идэг. Гэхдээ багш нар маань ер нь нэлээд дургу байдаг шүү. Ихэнх багш нар маань богино халаат өмсдөг. Тэгээ бас урт халаат өмсдөг багш нар байгаа. Гэхдээ богиныг өмсчих юм бол ингээд оюутнанч бүүмэд багш нь бүүмэд ингээд ялгагдахгүй болчиход байна гэд ер нь бол айгүй дургу байдаг. Тийм болохоор та хэд маань болж игэл бүгд урт халаатаа аваарэ. За тэгэд нөх олон халаат аваадах шаардлага байхгүй. Эхний жилдээ бол нэг байхад л болно. Угаасаа явандаа ингээд хүссэн хүсээгүй жил болгоно нэмсээр эсвэл жил үнжиж нэмсээр хагаад ингээд нилээ идэ халааттай болчдөг. Тийм болохоор заавал ээлжний халаат энэ төр гээд аваадах шаардлага байхгүй. Нэг халаатаа аваад эхний жилдээ маш цэвэрхэн өмсөөд өөрөө угааж арчлаад явчих юм бол нэг олон халаатны шаардлага бол байхгүй. Хоёрт нь малгай. Анатомийн малгай гэдэг тустай юм цагаан малгай байдаг шүү заяа. Би тадад энэ дээр ингээд зургийг оруулаад авчи. Тэгээ энэ малгайг болохоор зөвхөн анатоми хичээл дээр өмснө. Үсээ далтгийн ер нь бол ингээд үсээ ингээд арагш нь хөнгөж боогоод тэгээд энэ малгайг өмсдөг. Анатоми хичээл дээр бид нар чинь ингээд хүний яг бодит ястай ажиллана. Тэгээд тэр ясаа ингээд гараараа байрж иргэн тойрныг ингээд харж уншдаг байхгүй. Ер нь бол нөхс өв авгар тавгар юу байна бүгдийг ингээд харж уншиж чийжилдэг. За тэгчээд ингээд гараа угаахгүйгээр ингээд толгоонд ч юм уу нүүрэндээ ингээд янз бүрийн зүйлүүд ингээд хүрээдэж болохгүй шүү. За энэ малгай нь болохоор месийн малгай биш анатоми малгай шүү. За авахта анатоми малгай гэдэг тусад нийлээд аваарай. Гуравт нь дэвтэр бал тодруулагч. Дэвтрийн хувьд гэх юм бол ер нь бол ийм нугастай дэвтэр хэрэглүүл зүгээр. Гэхдээ анатоми кислог хоёр бусад хичээлээсээ илүү олон оролттой олон цаг орно. Тийм болохоор ер нь бол нэг 10 жилийн тийм сурагч дэвтэр байдаг штэ. Тэрийг ашиглах юм бол ер нь бол зүгээр шүү. За тэрэн дээр ер нь бол ялангуяа заавал бичиж тогтоодог хүмүүст бол тэр дэвтэр нь зүгээр шүү. Нугастай дэвтэртэйгээ нийлүүлчих юм бол ер нь нэлээд жоохон төвөгтэй болно. Тийм болохоор 10 жилийн сурагч дэвтэр нь тэр хоёр хичээл дээр бол зүгээр гэж хэлмээр байна. За тэгээд энэ дэвтрийг болохоор ямар хичээлүүдээр хэрэглэх вэ гэх юм бол анатоми кислог хоёроос бусад одоо баг тоотой орж байгаа хичээлүүдээр хэрэглээд явах юм бол зүгээр шүү. За тэгээ нэгтэл дээр болохоор лекцээ бичээд нөгөө тал дээр болохоор семинараа хийгээд явчихна. Бүх лекцүүдээ уртлаас нь бичээд бүх семинараа араас нь бичнэ гэсэн үг. Ингээд ийм нугастай хгүй энэ дээр ингээд дараад ингээд салдаг. Гэтэ энэ нь болохоор нөгөө нэг энэ болохоор А4 ингээд цүнхэнд багтахгүй аюу хэцүү юм билээ. Тийм болохоор та хэд маань А4-ыг бодох юм бол арай жижиг хэмжээтэй гэсэн үг. Одоо бичгийн цасыг бодох юм бол арай жижиг хэмжээтэй байгаа. Тэрнээс нь авч хэрэглээрээ тэр нь аюу амар гэдэг ямар цүнхэнд таарчдаг. Урталтаа лекцээ бичээд арталтаа семинараа бичээд багш нь шалгана гэдэг юм бол уртлаас нь лекцээ аваад артлаас нь семинараа аваад голд нь нийлүүлээд тэгээ багштай шалгуулчихна гэсэн үг. За дараагийнх нь бал нь тосон гэхээсээ илүү үзгэн. За тэгээд хар гэхээсээ илүү цэнхэр өнгөтэй байвал ой тогтоолтонд сайн нөлөөлдөг шүү. Ер нь багштай шалгуулахад ч юм уу. Эндээ ингээд төсөөлөхөд чинь цэнхэр бал улаан өнгийн бал хоёр хамгийн хурдан тусч буудаг. Тодруулагчны хувьд бол нэг амар 10 20 төрлийн тодруулагч аваад ах шаардлагагүй. 2-оос 3 байхад л болно. Хит олон тодруулагчаар ингээд маш олон зүйл ингээд буддаг ном шиг ингээд будаа тодруулчих юм бол дараад нь ингээд бас нэг төсөөлөхөд аюу хэцүү байдаг байхгүй юу? За тэрийг ямар өнгөөр будлаа, энийг ямар өнгөөр тодрууллаа гэд тийм болохоор 2-оос 3 байхад болно. Жишээлх юм бол одоо антом дээр латин нэрийн нэг өнгөөр тодруулаад, монгол орчуулгын нэг өнгөөр тодруулаад, ямар үүрэгтэй, ямар бүтцтэй, хаана байдаг, яадаг идэг гэдгийг нь дахиад нэг өөр өнгөөр тодруулаад, ингээ 3 өнгөл ашиглаж байгаа юм бол ингээд хамаагүй амар. За цэнхэр өнгөөр латин нэрийг ингээд тодрууллаа гэж бодоход дараад нь ингээд нүдэндээ ингээд төсөөлөхөд хүртэл ингээд аюу амар байдаг шүү. За тийм болохоор нэг амар буддаг ном будах юм шиг амар олон өнгийн тодруулагч бол ер нь л хэрэггүй. Дөрөвт нь вебсайтаа ашиглаж сурах. Тухайн сайт дээр маань ингээд тэтгэлгүүд юу вэ? За тэгээд дээрэс нь бид нарын явцын дүнгууд ингээд ороод явдаг байгаа. Тэрийг ингээд байн шалгаад явах юм бол зүгээр байдаг шүү. За заримдаа ингээд хүүхдүүдийн дүн дээшээ доошоо гүөх байдлаар ч юм уу эсвэл ямар нэгэн андуурал гарсан үүднээс дүн бас ингээд буруу ордог. Тийм болохоор ер нь сайн шалгаад алдаатай орсон байх юм бол багштай оч хэлээд ингээд засуулаад явах боломжтой. Тийм болохоор сайтын ер нь бол байн орж харж байгаарай. Ялангуяа тэтгэлэг хайж байгаа бол ер нь бол байн орж харах хэрэгтэй. Тавт нь хуваар. За хуваар бол нэг амар сүртэй ингээд сайт дээр ороод явахгүй заяо. Бид дэд ингээд файлаар ингээд цаанаас нь өгчдөг. Тэргээ татаж аваад тэгээд хизээ ямар хичээл орох гэдгийг хараад явна гэсэн үг. Та дэд нэг гоё юм хуваалцах юм бол би бол хуваараа ингээд хийчихдэг гэсэн аахгүй юу. Тэгэхээр та хэд маань ч гэсэн нэгтгээс 5 дахь өдөр юу орохоо бүгдийг ингээд бичиж аваад өөртөө хүссэн ингээд дизайнтайгаараа хийгээд утасныхаа одоо лок скрин дээр ч юм ингээд тавих боломжтой. Бид нэр чи хуваар ингээд байн ингээд 7 хоногор солигдоод байхгүй штэ. Семестрийн туршид ингээд байж гин. Тийм болохоор энэ хуваараа ингээд өөрөө хөөрхөн гаргаад ингээд хийчих юм бол хамаагүй амар байдаг шүү.
6-ад нь болохоор жижиг тэмдэглэлийн дэвтэр. Тэгээ тэрэн дээр болохоор ингээд одоо ямар ажилтай гэдгээ тэмдэглэж болно. Эсвэл ямар хичээлтэй бэ гэдгээ бас тэмдэглэж болно. Хуваараа ч гэсэн бичээд ингээд байнга халаасан чинь багтаад ингээд аваад явж явах тийм жижиг тэмдэглэлийн дэвтэр хэрэгтэй. За яагаад хэрэгтэй вэ гэдэх юм бол одоо ингээд зарим нэгэн бие даалтыг ингээд одоо 7 ч юм уу 14 хоногийн ингээд хугацаагаар багш нар ингээд аягүй хөгдөг байхгүй юу. Тэгээ тэрийг нь ер нь бол мартцсан байжгаад тулж ирээд ингээд санаад яана тэрийг хийжтэй энийг хийжтэй гэж санаад хийдэг байхгүй юу. Тэгэхээр ер нь тийхгүй байх үүднээс жижиг дэвтэр аягүй хэрэгтэй. Хамгийн гол нь халаас нь багтахаар жижигхэн байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд хаан ч ингээд авч явж байгаа л энийг ингээд чи тэрийг тэгчий гэдэг ингээд бичээд тэмдэглээд явчихна гэсэн үг. Тэгээ яаж ашиглах вэ гэдэх юм бол хичээл орсон ансараа бичээд хичээлийнхаа нэрийг бичээд за хэдэн турааж авахыг бичнэ гэсэн үг. Доотлолт нь жоохон зай үлдээж хагаад юу хийх ёстойгоо ингээд бичнэ гэсэн. Өөртөө ингээд санаа оноо байх юм бол бас тэрийг ингээд буулгачихна гэсэн үг. Маш олон зүйлийг төлөвлөдөг нэг дор ингээд маш олон мэдээллийг авсараад ер нь бол ингээд зарим зүйлийг мартаад байдаг. Тийм болохоор ер нь бол ингээд аль болох сансан дээрээ бүх юмаа бичээд тэмдэглээд явсан хамаагүй дээр байдаг. За энэ жоохон заваа харагдаж магадгүй шүү. За тэр 7 хоногт орсон ингээд бүх хичээлүүдээ ингээд биччихээд одоо ингээд даалгавруудыг хийгээд явна гэсэн үг. За тэгээд даалгаврыг хийгээд энэ хичээл болчлоо окей гэдэх юм бол энэ хичээл ингээд балаар ингээд дарчдаг. Ер нь бол болчлоо гэсэн үг. Энэ хичээлдээ бэлэн гэсэн үг. Ер нь бол ингээд явах юм бол айгүй зүгээр байдаг шүү. За тэгэх юм бол ингээд би даалтаа мартахгүй, хичээлээ мартахгүй, даалгавраа мартахгүй ер нь бүх юмыг ингээд цаг тухайд нь хийгээд явах боломжтой байдаг. Тэгээд энийг ингээд харах юм бол дээрээ лекц гэж бичээд доороо ингээд даалгаврыг бичсэн байгаа. За тэгээд дээдл дээр нь болохоор лекц гэж бичсэн шалтгаан нь болохоор нөгөө бичиж дуусгаагүй дутуу бичсэн лекцүүд гэсэн үг. За тэгээд тэднэрийг алийн төрүүлж хийх үү гэдгээ бас ингээд бодоод дээрээс ингээд дугаарлан заяа ингээд антома төрүүлж хийх юм бол 1 гээд кислог 2-т нь хийх юм бол 2 гэж дугаарлаад тэгээд тэрнийхээ дарааллын дагуу ингээд хийгээд явна гэсэн үг. Ямар нэгэн зүйлийг мартахгүй аюу амар байдаг. 7-д нь номоо хаанаас авах вэ? Лекц орсны дараа хичээл нь буюу семинар нь ингээд ороод явдаг байхгүй юу? Тэгэхээр эхний лекц нь орчихсон учраас тухайн хичээлийн эхний хичээл орж ийнө гэсэн үг. Тийм болохоор ер нь бол одоо эхний хичээл дээр очихдоо өнгөнөх орсон лекцнээсээ ингээд уншаад очих юм бол зүгээр байдаг шүү. За тэгэхээр ер нь бол эхний хичээлдээ орохоос өмнө заавал ном авах шаардлагагүй гэж ойлгож болно. Эхний хичээл дээр очихоор чинь угаасаа багш нь номоо хаанаас авах яахыг талаар ингээд зарим багш нар ингээд мэдээллүүдийг өгдөг. Тийм болохоор тэндээс мэдээллээ аваад тэнхмээс авах гэх нү эсвэл хамаагүй ингээд өөрсдөө олоод аваарай гэх нү тэрийг харж агаад хамаагүй гэх юм бол одоо 2 дахь хичээл орохоос өмнө одоо ах эгч нараасаа худалдаад авах боломжтой. Бас тэнхмээс авсан ч болно. Ер нь бол зарим багш нар ингээд нөгөө тэнхмээс ном авах юм бол оноо нэмнэ гэд бидэд бас ингээд оноо нэмжигдэг байхгүй юу. Тэгээ 1-2 оноо ч гэсэн хичээлийн төгсгөл дүн гарахад ямар хэрэг болдгийг яванд удахгүй ойлгоно. Гэтэ бас оноо нэмнэ гэж хэлчихэд мартчихдаг ч юм уу эсвэл ер нь жоохон нэмдэггүй багш нар бас байдаг. Гэтэ номоо хаанаас авах нь чиний дур. 8-д нь болохоор мессен хувцас болон ком таблет. За 1-р курст бол ялангуяа мессен хувцас бол ерөөсөө хэрэггүй. Авах шаардлагагүй гэсэн үг. Угаасаа хэрэглэхгүй юм чинь. Tab болон com нь ангид нэг хүүхэдэд байхад л болно. Ер нь бол ингээ аягүй их PPT хийдэг. Гэхдээ бид нар чинь ингээ тал талаасаа Canva дээр холбогдоод бүх юмнуудаа хийгээд тэгээ ангид нэг комтэй хүүхэд байхад л тэрийг ингээ цацаад гаргацдаг байхгүй юу? Тийм болохоор таблет com авах гэдэг шаардлага ер нь бол байхгүй шүү. Ер нь бол сул зарлага ерөөсөө битгий гарга. Хүссэн хүсээгүй одоо 1-р курст орж байгаа жижиг шажиг юмнууд бэлдээд сул ер нь зарлага маш их гардаг. Тийм болохоор ядаж ийм зүйлсүүд дээрээ ерөөсөө сул зарлага битгий гаргаарай. 9-т нь локер. За би бол 1-р курстээ локер аваад үнэхээр нэг ч удаа хэрэглээгүй. Би нөгөө гэр айгүй ойрхон байдаг байсан. Тэгээ ер нь бол бүх хичээлээ ингээд дандаа аваа явж идэг байсан. Ягаад гэхээр өнөөдөр орсон хичээл маргааш орно, эсвэл нөгөөдөр орно. Тэнгүүд ингээд энэ хоёрын орныг амар шалтай хугацаа байхгүйгээс тэрийг ингээд сургууль дээр локер хийж үлдээчээд эргүүлээд бас очиод авч явах тийм хугацаа айгүй харин байгаад байдаг байхгүй юу? Тийм болохоор ер нь бол тухай бүрдэн зүгээр л аваад л явж исэн дээр. Тэгээ бүр гэр мэр нь хоол тэгээ локертой мартчих юм бол бүр тэр хичээлээ бүр уншихгүй очих ч ингээ асуудал гарах байхгүй юу? Локерыг нэг амар хэрэглэхгүй байх гэж бодож байгаа бол аваад ч хэрэггүй. Гэр нь ойрхон бүр оюутны байранд байдаг бол аваад хэрэггүй. Хичээлийн юмнууд яг тухай бүрд нь яг гэрээсээ авчирдаг гэсэн болохоор надад ер нь бол баг хэрэг болоогүй. Гэтэ яг авах авахгүй та нарын дуралдаа яг хэрэглэнэ гэж бодож байгаа бол авч болно. Гэтэ нэг амар томыг бол аваад хэрэггүй шүү. SM ч юм уу нэг юм жоохон дундуурыг л авсан дэр намайг авахсан жил 60 мар хавцаа байсан. 10-т нь хувцаслалт. Бид нар ангаахын оюутан ямар нэг юм бодогж гинэ. За бодогдохгүй байвал орж байгаа дугаасаа бодогддог болно. Өөрөө ирэхгүй боддог болно. Мэдээж хэрэг ангаахын оюутан хит аймаар задгаа юм өмсөөд эсвэл ингээ дээгүр доогоор ингээ модонд баригдсан уранга тийм джинс энтер өмсөөд иж ерөөсө болохгүй. Угаасаа бид чинь анханасаа л бүх юмыг яг имж гэдэг хүний үүдэн дээр сурах хэрэгтэй байгаа даахгүй юу? Ёс суртахууны хувьд ч харилцаа хандлагын хувьд ч за тэгээд хитрхийн аймаар богино юб өмсөөд иж болохгүй. Бид нар ч одоо ингээ халаад өмсөн штэ. Халаад маань урт байгаа. За тэгэнгүүт ингээ юбкны гадна талаар халаад өмсчгөөр яалтчгүй нэг юм шалтын яваад байгаа юм шиг харагдав. Тийм болохоор ер нь бол богино юб ер нь тохиромжгүй байдаг шүү. Сургуулаас ер нь бол малгайтай зузаан цамц өмсөх. За тэгээ дээрээс нь хит их хар хувц өмсөхийг бас хоригддог. Яг хаяа нэг бол хар юмнуудыг бол өмсөж болно. Байнгын бол өмсөж болохгүй.
бас ингээд хит зузаан юм цамцнууд байдаг штэ. Тийм цамцнуудыг өмсөж болохгүй ингээд халаадны дотор өмсчхөр зайд чигсэн юм шиг харагдаад байна гэд багш нар ер нь дургүй байдаг шүү. За тэгэхээр хит зузаан цамцаас дотор нь бити өмсөөрэй. За тэгэхээр джинс өмдөг бол өмсөж болно ямар ч асуудалгүй. 11-т нь ямар үүргэвч үрэх вэ? За ер нь бол маш их хүнд номнуудтай явдаг, зөвхөндөө маш их зүйлстэй явдаг. Тийм болохоор ер нь жоохон томхон тэгээд хоёр мөртэй цүнх зүгээр шүү. За тэгэхгүй бол ингээд нэг мөртэй цүнх үүрээ яваад байгаа бол бас ингээд айгүй их ингээд ядраад мөр өвдөөд тэгээд бас ингээд нуруу бас ингээд хажууд нь хазаах магадлалтай. Тийм болохоор ер нь бол аль болох хоёр мөртэй тийм үүргэвчийг үрж хөвшөөрэй. За тэгээд асуух зүйл байх юм бол комент хэсэгт бичээрэй. Бас энэ Instagram хаягийг даах юм бол ангаахтай холбоотой, оюутантай холбоотой, их сургуультай холбоотой урт бог нь маш олон бичлэг байгаа шүү. Таад маань ороод үзээрэй. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. Бүгдэнд нь амжилт хүсье.